Амьдралын өнгө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Чойжил сүрэнгийн Бат Жаргал оролцож байна. Тэрээр ихэнхээ хөвлөд байхаасаа л амьдралын хатуу ширүүнийг туулж сайн муу, сайхан муухайтай учран золгосоор өдий хүрчээ. Төрсөн ихтэй гологдож хүний гар дээр очисон Бат Жаргалын амьдрал ирээдүй анх төрсөн шигээ улмал бүрхэг болсоор. Тэрнийг өргөж авсан аав нь олон жил шоронд хоригдож байсан учраас тэрээр барахтай л гэртээ үзэгдэх нь ховор, гадуур, мөрийтэй тоглоом тоглодог нэгэн байв. Бат Жаргал бусад хүүхдүүдийн адил чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Үеийнх нь хүүхдүүд үргэлжил түүгээр доог тохуу хийдэг байдал нь тэрнийг өргөж авсан аавынх нь жигшил зөвөөцлийг төрүүлсэн бололтой. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бусдын доог тохуу болохгүй тулд хүүгээ өргөлж зэмлдэг байсан. Бат Жаргал хар багасаа л болж бүтэхгүй амьдралаар амьдарч ажил хийж үзэлгүйгээр 31 нас хүртлээр явсан байна. Тэрээр арх ууж, гудамжаар өдөр хоногуудыг өнгөрөөж хүмүүстэй энгийн яриагаар хизээч ярьдаггүй. Үргэлж хараалын муу мухай үгсээр харилцдаг байв.
Айгуугаа ямар сайн одоо миний хахаа муухай лала хахаа хангаагүй хийх багхгүй. Тэр ламын амьд багхгүй. Тэр хүний өмнө өгөх багхгүй. Тэр хүлээ хойх багхгүй. Лалага става тугүй. Тэр амьд хаулээ хойх үсэгүү. 엘수가 아동 오컬라 잡히 오고 있고 엘수가 이거 실 살실 영목 쓰고 그러네 lokal 실 살다 재밌어 오늘 누가미 없어 엘라 시시 그리고 야타가 하이는 하이 알고 시시 시시 그리고 자꾸 싸우고 쓰고 그리고 스트레스 쓰고 해야 거요 막 스트레스 쓰고 있어 그냥 그 cái lá có sụt cuốn hơn thế đâu đau hơn thế thì cái mà hơn là con này cái hay là có là hay cái giá của cái hay 하고 뭐 힘들고 너무 화 잘났다 뭐야 야 뭐 흘려 오고 뭐 흘려 잘나 Waxle rakka khol hokka waxle hokka isal oo kali al khawa khalla khol khamal halung khayma hol hol ha waqal hol hol ayu yaga hoko al bah o lo khalla haluga ha 그것을 본인 나가마가 했고 안 해와가 그걸 했는데 그 아빠서 그 يعني الهيس ملك يخل 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 غاية لقه يخل غاية لعله الوف حيمغو لعله غاية حال هيس وطول Багийн дээр анх 96 97 онд танилцаад суусан. Тэгээд тэр үед ч эзэнд итгэдэггүй байлаа. Тэгээд энэс хойш одоо 10 хэдэн жил болчихжээ. Тэгээд анх сайн мэдээг 2003 онд хүлээж авсан. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл итгээд сүм цуглаандаа үйлчлээд явж байна. Тэгээд одоо ингээ эргээд харахад хэрвээ би эзэнд итгэдэггүй байсан бол миний амьдрал яг ямар байх байсан болоо гэж эргээд бодохоор ерөөсөө тийм сайн сайхан гэрэл гэгээтэй хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй тийм зүйл ерөөсөө төсөөлөгдөж ерөөсөө тийм танд орж ирдэггүй. Тэгээд ямар аимшигтай амьдралаар амьдрах байсан болоо л гэж л бодогддог. Манай хүн чинь бараг гэртээ байдаггүй байлаа шүү дээ. Тэгэл хоёр том маань жоохон байсан суугаад удаагүй. Тэгэл гэртээ бараг байдгүй хэдэн хоног хэдэн сар мараар аригтаар суугаал нөгөө нэг хэрэгтүүг асуудлаа тариал явдаг. Аягүй хэцүү ирэхээрээ тэгэл байнга агсан согтуу тавьдаг. Битэр чинь нөгөө насны хувьдлахаа яг нэг 10 насны зөрөөтэй учраас тэр үед чинь нөгөө нэг аягүй хайрагтаар суудаг аягүй хэцүү байсан болохоор аягүй агсан согтуу тавин зооддог харддаг тийм байсан. Хүмүүн төрлөختөнд аз жаргал амар тайвны төлөөх хязгааргүй их хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дах саад зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Хөрс далтан дэлхийн хөвөө хязгаар нутаг. Миний нүдийг нээж өгсөн зүйл гэвэл магадгүй миний Христ итгэл. Яг муу ажилласан байлаа ч гэсэн тэр өгөхтэй амлалтаа өгөө. Тэглээгээд хоосрохгүй. Нөгөө ээж нь хөхөө олцдог үлэрийг яриулаад уйлаа. Энэ тийм заахгүй за. Би хэрэг гайхстай байхгүй. Эцэг эхчүүд ингэдэг штэ нэг уураар нэг шийдэх гэдэг идэг штэ тий. Аливаа зүр сэтгэлээр хандах хэрэгтэй тий. Тэр дотор талд бас айдас байна л гэж. Эсвэл цахилгажуулж ин гэхээсээ илүү өөрийнхөө уур омгийг нөгөө бүр тэр хүүхд дээр гаргаж гэрэлт амьд яриа.
түүний нэрийг дуудсан болгон аврагдана гэж Библи хэлдэг. Энд хамтаа байгаа үзэгчдэд баярлалаа. Хэсэг хугацааны Эзэн Иесус та бүхнийг бий болгоё. Бас жаргалын хувьд гэх юм бол одоо би бас жаргалыг одоо ууланд би багаасаа сайн мэднэ. Тэгээд одоо энэ хоёр бас жаргалч одоо бас нэр нь дэггүй талын хүн байсан шүү дээ. Ер нь сургууль байхын зодоо хийгээ. Тэгээд ерөөсөө тэр хүүхдүүдээ чинь барьж авт тэнд авч зоддог. Тэгээд ерөөсөө нэг танхаа маягийн тийм хүүхд байсан. Тэгээд сүүлийн авгаа аваад яасан үед авгаа гавас лин тэгээд бачаргал чинь архиуд бас уучдаг байсан. Сайн уучдаг. Авгагаа тэгээд өстэй чирэл заддаг юм байсан шүү дээ. Багийн төрийн анх сууж хахад ер нь хүмүүс найз нөхөд маань тэгэл хамаатан садангууд маань ер нь айгуу дургүй байсан. Яагаад гэвэл надаас айгуу ахт би чин тэр үед чин өнгөш 10-аад төгсөөд удаагүй тэгэл ер нь ангийн хөвгт найз нөхдөд маань ч гэсэн айгуу дургүй байдаг байсан. Чи олон жилдээ шорооронгоор явцсан. Тэгээд өөрөөсөө ахын мөнтэй суух гэлээ. Тэгээд 10 жил тахтаас нөө сурлага жоохон бас гайгүй байсан учраас нөө 10 жилээ төгсөө цаашаа бас сурах хэрэгтэй байсан. Тэгээд тэр үед бас нэг боломж байгаагүй учраас цаашаа сурч чадаагүй л дээ. Тэгээд тэр олон хүмүүс ер нь аягүй дургүй байсан. Тэгээд яад ч юм ер нь их танилцаал нэх удаагүй. Тэгээд ер нь арга жил болоогүй. Тэгээд битээр суссан. Тэгээд хүмүүс ер нь аягүй гайхдаг л та. Тэгээд одоо ингээ бодоод хахад ерөөсөө тэр эзний төлөвлөгөө яг зорилго л байсан байх гэж боддог. Тэрнээс тухайн үед би тэр хүнийг рүүсээ би яадуу хоригдол ч юм уу те алтан ч юм уу аль эсвэл хүн амны хэрэгтэй ч юм уу ер нь яг тэр утгаар нь би хүлээж аваагүй. Тэр хүнийг би яг байгаа байдлаар нь л яг хүлээж авсан. Хүмүүс л ер нь айгүй дургүй байсан л да чи ийм хүнтэй суух гэлээ мэлээ гэл. Наа юм талынхан тэгэл ер нь аюу дургүйсан манай найзууд хүмүүс их дургүйсан. Хүн хэмээгөө гол үйл махаа. Гол Хамако яваа акомала ламэ лама хаяа гоюга хайхаа 그러니까 할로윈 뭐 하고 와 이거 가나 로고로 람을 яваа 람 이거 아와 할로윈 살는 수 하가 이거 할고 야가 이거 살려 그거 яваа 그거 사실 뭐 로고 람 하고 яваа 나는 이것이 다 사실 뭐 그걸 내세요. 남사가 여사가 먹어라 좋지. 아까는 그래 사가 이렇게 알가. 그래 많이 뭐 해. 뭐가 여사가 들리 하는 먹어라 좋지. 뭐가. 그거는 사이 때문에 양곤 술 사와에 먹어나 양파가 나무 음식 나요 이사. 이거는 좀. Яг тэр үед богоноос үсрээд энэ одоо энэ замын нэг юм километрийн зам шон байдаг. Тэрийг одоо би мөргөж юмаад. Тэгээд ерөөсөө миний артлын толгой дагц бол ерөөсөө ингээд тэр чигээр тэр витаминыг одоо бараг хугартал мөргөжсэн. Одоо хамтан бол итгэхгүй бах. Тэгээд яг түүхэнд би олсон юм. Тэрийг бол хугартал мөргөөд ерөөсөө миний толгойд яг арталтаа одоо ингээд миний талдаа дагцсан дээр хахархаа байдаг. Тэгээд би тэр
тэгж хоёлоо өсөрж орохчод хоёлоо гүүгээл Баянмөрд амралтан дээр энэ уурын дохон дээр хоёлоо очиод нэг залуу гуйгаад энийг таслаад өгөөч. Тэр нэг туслаач гэхэд хүн амьтан бас гоё өсөө хөдөлж яахгүй хөдөлж тасалж авахгүй. Тэгээ хоёлоо энэ төмөр замны юм төмөр 90 төмөн дээр хоёлоо аваа таслаад хоёлоо цогтаа тэгэл өвлийн хөвтөнд 12 сард гансаа оргос яваа. Тослосоо шоу зүгээс яв. Үнэхээр хүн зүггүй нэг. Хоёлаа энэ Баянмөрлөнд өндөр уулан дээр хоёлаа хараад. Тэгэл миний тарих толгой нь эргээд би шахалуураад ерөөсөө тэнцээ хэцүү байсан. Найз бугантайгийнхаа хамт ууланд идэж уухч зүйлгүй. Хит хонсны дараа Алтан булгийн аглаг уулнаас сумын төв рүү алхасаар нэг айлд ирж хоолтой залгасан юм. Аюукама хамаагүй өгөх ямар гоё юм үл аюукаах юм. Alors, on va aller 누가 얼굴 알고 그거 말고 홍목 해. 그거 사간 사에 오면 오늘 사에 말 사실은 뭐 수가 하야. 그러면 사면 사간 퍼서 할 같이 뭐 수가. 그거 누가 남 사간 하 야가 좀 누가 너무 목숨이 허야가 하는 거. 그거 야가 누가 남 사가 그거 하나 누구 나와 누구 남 목숨이 허야가 알아요. 그런 거 하고 그거 밀리 남은 누구 야가 그거 하고 이거 야가 그거 야 누구 남아 그거 하고 그거 힘이 와서 속 와서 홀릴래 이게 그거 그거 말아요 누구 말아요 누구 호구 사세 야마해고 뭐야 하는 거 나가는 거는 홀리 가요. 그거 왜 나가고 나가 그거 알아서 어걸려 나가고 나가 그거 나가고 그거 요 몸에 나 뭐야 하나 남 하야 무슨 그 뭐가 나가 하고 그거 이거 남을 거는 이제 와서 가지고 그거 가까 이거 다 하고 가야 그거 너무 너무 아까워 가면 해와서 아유 오야와서 왜 화해 그거는 참 그거 그 약하와 그거 같이 하고는 잘 하고 소화해 먹어야 그거 누가 너무 그거 참 남아서 하야와 그거 야와서 그거 하야고 야가 너무 그래 하야고 뭐 이런 거 하유 다 그거 할래 그거는 야 그거는 하야 장과 한로 와요 그 나는 내가 와 그걸 한거 가 그걸 다 한번 말 하려고 그거 알려야 그 가서 내가 그거 하고 그거 나하고 그거 하고 Анх 2003 онд уулзчихсан Бачаргал ах маань өнөөдрийг ингээ 10 жилийн дараа харахад тэр хүний амьдрал болоод тэр хүний мөн чанар хандлага түүний амьдрал олон зүйлүүд өөрчлөгдсөн байгааг хараад үнэхээр эзэнд алдрыг өргөж гинөө. Бачаргал ахын хувьд анх ямар хүн байсан бэ гэвэл мэдээж 2003 оноос өмнөхийг бол би сайн мэдэхгүй ш. Түүний ярьж исэн, түүний эхнэрийн ярьж исэн нас болвол ерөөхдөө бол мэднэ. Харин багийн ахын маань хувьд бол үнэхээр түүний амьдрал маш хүнд, үнэхээр зүрх шимширмээр хэцүү амьдралуудыг туулж ирснийг бол бид нар үнэхээр сонсоод тэгээд яг ийм хүн өнөөдөр эзэн дээр ирж өөрчлөгдөж байгаад нь үнэхээр их бол гайхамшигтай гэрчлэл юм аа. Тэгээд багийн ахын маань анх бол энэ мөнхийн гэрэл чуулгантай холбогдож бас надтайс холбогдож энэ явж байх хугацаанд бол түүний тэр зан чанарт бол үнэхээр хэцүү зүйл бол байсан. Яагаад гэвэл сэтгэлийн гүн гүнзгий шарах түүний зүрхэнд байсан учраас тэр шархаасаа болж тэр маш их готардаг, гондог, өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй, бусадтай харилцах харилцаан дээр үргэлж асуудалтай, тий хүнтэй харьцаал
тэр хүн рүү анхаарлаа төвлөрүүлээ сайн байна гэж мэдлэхгүй ахтал хүртэл тэр хүн эмзэглэн гомддог имэл сэтгэлийн шарахтай нэгэн байсан байгаа. Эзэнд итгэснээс хойш өөр амьдрал шал өөр болсон. Хүний ер нь хүнтэй харилцаа тэгэл ер нь бүх зүйл ер нь өөрчлөгдсөн дөө. Хүмүүн төрлөختөнд аз жаргал амар тайвны төлөөх хязгааргүй хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дах саад зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Би бол мөнхийн хатганы шөөдрөхөн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатга нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17:30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Эзэн Иесус та бүхэнд туслаа. her. Ellers så går jeg ikke ud for udspillet, eller jeg vil løbe fra den her ude her. Jeg synes, det er en fælles til Akko. Akko er til Markus, så går jeg løbe fra den her ude her. Hun kan så rejse til den her ved, og gå vej, og sige, at det er ledet, så. Тэгээд эзэн би бол эзэн гэж их байдаг гэхэд би ч өөрөө эхлээд би бол итгэдэггүй байсан. Тэгээд сүүлдээ пастор над тэгж яриад маа. Тэгээд би сүүлдээ бас бодож исэн багийн амьдрал одноо хоёр одоо эзэнд итгээд одоо энэ амьдрал нь шал өөр болцсон. Энэ хүнтэй яхан ч өөр би өөр нь атархдаг хүн ч бас атархдаг юм байна. Хүн нэг нь ингээл цаахан явхад хүн миний амьдрал одоо миний өөрийн амьдрал ямар хөө явж байгаа вэ? Миний найз амьдрал ямар хөө болж байгаа вэ гэдгийг эргэцүүлээд үзэхэд бол надад бас шал хоёр өөр харагдаж байгаа л юм. Тэгээд багийн төлөө пастор таавуулзаад ингэсэн чи пастор байна. За ингээ гэр бүлэрээ ингээд өөр хүүхдээр ингээд явуулаа да. Эзэн гэж юм байдаг шүү дээ. Гэт над хүртэл ойлгуулж хэлсэн. Би тэгээ бүгдийг нь ойлгоод авгаадаа хүртэл хэлсэн. Би эзэнд итгээд эзэнд бүх юмаа ингээд даатгаад ингээд явснаас хойш одоо миний амьдрал бол ерөөс эрс өөрчлөгдсөн. Одоо тэгээд би одоо хашааны газарчгүй хашаачгүй байсан. Амьдрал ер нь тэгэл шал байсан. Эзэнд итгэснээс хойш бол миний амьдрал бол шал өөрс болсон. Буух хашаатай газартаа болсон. Тэгээ би одоо эзэнд би одоо маш их талархаж байгаа. Тэгээд ягаад хоёр тэгвэл би одоо найздаа уцааргалдаа бол найздаа бол маш ихээр би талархаж баярлж байгаа. Намайг ертөнцийн эзэнтэй уулзж учруулж ингэж яаж өгсөнд нь би маш их талархаж баярлж байгаа. Тэгээд та нар минь одоо бас ертөнцийн эзэнд бас ингэж итгэж амьдралыгаа одоо миний амьдралаас анаар жишээ аваад ингээд би бол ер нь архийг бол сайн уудаг. Ер нь надад бол ер нь би бол хэцүү л амьдсан би. Орой болгон миний амьдрал манай гэрт бол ингээд амар хэрүүртэй, уруултай. Би согтуу ирдэг, ингээд орилж чарлаад ингээд явдаг. Тэгэл эхнэр маань хүртэл хамт ингээд манай эхнэр бие муутаа тэгэл хамт бас ингээд намайг согтуу ирээд ингээд ихэд миний манай багаан хүртэл айж уйддаг, имээдэг. Манай охин хүртэл ингээд сүүлдээ гэр онгосоо хүртэл айждаг, надад согтуу ирдэг байсан. Тэгэл одоо би энэс хойш би ингээд тэрнээс хойш би одоо эзэнд итгээд эзэнд ингээд яснаас хойш бол миний надад бол ер нь миний амьдрал шал өөрсөн. Энэ арх дарс энэ тэгэл ерөөсөө тэгэл надад ерөөсөн одоо
тэр арих дарс тамхи мамх энэ ерөнхий зүдийн үзэгдэл бодогдол санагдгааж болсон зөвхөн амьдралын төлөө миний зорилго одоо ийм болсон би явж байгаа. Тэгээд би та нарыг одоо залуучууд та нар бол одоо ер нь ертөнцийн эзэн гэд итгэж үзээрэй. Та нар миний амьдралыг ингээд урдны амьдралыг бод хараа сонсоо та нар одоо энэ хүн одоогийн амьдрал нь ямар болцсон байгаа мэ гэж та нар харж үзээд ингээд эзэнд итгээрэй. Та нар эзний ивэл хүчтэй шүү та нарт гэж хэлмээр байна да. Хаа хөлгөө хакалаа уг хатуу хүү энэ лаахгүй айл угахны хөлгөө айл хүн хаулыг энэ гоо гойосай хүсээ юу нэг хөөе юу ми хөлөө өнгөл яах хин их лака байгаагүй хүсээ хөлөө лүү хатаа гүй хин үлэг акаалга юм яа сох хэмжээл аваа хөлөө хахаа хэлгээ япа өнгөсөө акаа 알해 하고 하가 야가 홀리고 뭐 야가 살리고 오고 야가 홍홍 뭐 그걸 이거 야가 살해 할해 막 오고 동무세 여기 그거 동무스 나서 살해 하고 아무 살해 하고 오고 하와 하고 여기 아무 살해 하고 원래 이게 오고 나 아무 사람 해서 무슨 날 가서는 그 무슨 잘 저거로 나가 그때 우고 알고 좋아가 그때 안 해서 하면 이거 어이가 그 거의 작가가 그때 저거를 나와서 아까 그때 한국에 가서 누가 이렇게 좀 하고 우리 그때 헬미스가 나와서 그때 왜 그래야 무슨 Зовлон бэрхшээлийн дундаас ертөнцийн эзнийг таньж мэдсэн тэрэл мөчөөс чойжил сүрэнгийн бат жаргал гэж энэ хүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөн амар тайван аз жаргалаар дүүрэн болсон юм. ертөнцийн эзэн таны амьдрал гэр бүлийг өрөөх болтугай.